нийслэл Улаанбаатар хотод 7 сарын 3-наас 5-ны өдрүүдэд үргэлжилсэн бороо орсны улмаас үерийн нөхцөл байдал нэлээд амаргүй болж байна. Тэр дундаа Баянзүрх дүүрэг, Сүхбаатар дүүрэг, Хан уул дүүрэг, Чингэлтэй хан гэх мэт дүүргүүдэд бол үерийн асуудлууд бол нэлээд газар авсан. Өчигдөр шөнийн 4 цагаас эхлүүлээд бидний зогсож байгаа Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо буюу Улаанбаатар буянгийн эсрэг талын энэ хэсэгт бол энэ сэлб гол далангаа хальж дээшээ гарч энд байгаа хотгон хорооллоо усан давтсан. Тэр дундаа зойрын давхар буюу 1-р давхарт байгаа айл өрхөд усан давтах ийм эрсдэлтэй нөхцөл байдал байна. Ер нь бол хамгийн хүндсгүүд нь бол энэ 43 дугаар хороо энэ байрлаж байгаа нийтдээ 30 айл өрх усан давтсан ийм мэдээлэл байна. Шөнө 4 цагаас эхлүүлээд бид иргэдэд зэрэглүүлэх мэдээллийг хөрвүүлж зойрын давхарт байгаа машин техникаа гаргах талаар мэдээлэл өгсөн. Тэгээд энд байгаа нийт машин техникийн 50 гаруй хувийг нь гаргасан. Үлдсэн машин техникуудыг гаргаж чадаагүй ийм нөхцөл байдалтай байна. Мөн нийслэлийн холбогдох байгууллагууд, нийслэлийн онцгой байдлын газар, цагдаагийн байгууллага, усны геодэц зурагзун газар, мөн хот төгчлтийн газар гээд мэргэжлийн байгууллагуудаас 250 гаруй албан хаагч газар дээр нь 70 сувг шуудаа өргөдөх, барих, мөн ус нэвчиж энэ хорооллоо хотгонтоо орох усны сувгийг хамгаалах энэ ажлыг явуулж байна. Мөн 2-3 ус сэтлэх ажиллагааг бол үргэлжлүүлээд явуулж байна. Ард иргэдэд хандж хэлэхэд үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, айл өрх бүр энэ тал дээр анхаарч ажиллах, цаг уурын болон бус байгууллагын мэргэжлийн байгууллагаас ирүүлж байгаа мэдээллийг сайдар сонсож аюулгүй байдлаа хангаж ажиллахыг та бүхэндээ зөвлөж байна.